За сайн байцгаана уу үзэгчдээ. Хөгжлийн семинар нэвтрүүлгийн анхны дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За шинэ дугаар хүрч байгаа учраас нэвтрүүлгийнхаа зорилго бүтцийн талаар танилцуулах нь зүйтэй ах гэж бодож байна. Тэгэхээр хөгжлийн семинар нэвтрүүлэг маань хөгжил гэж юу хэлдгийг, за тэр дундаа эдийн засгийн хөгжлийг ямар хэмжүүрээр хэмждэг, за Монгол улсын эдийн засгийн хөгжлийн загвар нь ямар байх юм, за Монгол улс маань өнөөдөр ямар чиглэлд, ямар чиг баримжаатай хөгжөөд байна вэ гэдэг дээр хилцүүлэг өрнүүлж оновчтой шийдлийг олох зорилготой байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлэгт санхүү эдийн засгийн дээд сургуулийн магистрийн ангийн оюутнууд бас оролцож байгаамаа. Тэр оюутнууд оролцож байгаа гэдэг утгаараа манай нэвтрүүлэг маань одоо боловсролын шинжтэй сургалтын бүтцтэй явагдаж байгаа. За үзэгч та бүхэн ч гэсэн манай нэвтрүүлэгтэй хамт байснаар одоо Монголын хамгийн шилдэг судлаачид, эдийн засгчид, бодлого боловсруулагчтай энэ одоо эдийн засгийн үзэл бодлыг сонсож тэднээс суралцах боломжтой юм аа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн анхны зочноор Улсын их хурлын гишүүн Амар Жаргал өргөдөн оролцож байна. За тэгэхээр хичээл эхлэхээс өмнө би танаас нэг зүйл тодруулж асууя гэж бодож байна. Тэгэхээр хөгжил гэж таны ойлгосноор одоо юу байд юм бэ? Чи сая долларын асуулт асууж шít. Наадах чинь мэддэг бол мэддэг юу болоо гэж энэ сууж байгаа. Ер нь бол хөгжил гэдэг маань энэ ойлголт маань өөрөө их динамик шин чанартай ойлголт гэж би ойлгож байгаа. 1000 жилийн өмнө бас нэг ойлголт байсан байх, 500 жилийн өмнө ондоо, 400 жилийн өмнө ондоо, за 100 жилийн өмнө ондоо. Өнөөдөр бол арай ондоо маягаар ойлгож байгаа агуулга нь бол тасралтгүй өөрчлөгдөж байгаа ийм ойлголтоо гэж бид нар зөвхөн эдийн засгчнийхээ судлаачнийхээ судалгааны арга зүй талаас бол ингэж ойлгоод байгаа. Гэхдээ энэ дотор байж байгаа нэг зүйл бол байнга л одоо оршин тогтнож байгаа байх л да. Тэр нь бол эцсийн эцтэй хөгжил гэдэг маань бол ард иргэдийн амьдрал ахуй дээр нааштай эергээр тусч тэр нь илэрч байх ёстой маа гэсэн ийм санаал байгаа. Эренчин ямын Амар Жаргал 1978 онд нийслэлийн 10 жилийн 14-р дунд сургууль, 1982 онд Плехановын нэрмжит улс ардын аж ахуйн дээд сургууль, эдийн засагч мэргэжлэр, 1995 онд Их Британий Брэдфордын их сургууль, шинжлэх ухааны магистр зэрэгтээ төгссөн. 1982-оос 1983 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагч, 1983-аас 1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд багш, 1990-ээс 1991 онд Техникийн их сургуульд багш, 1991-ээс 1996 онд Эдийн засгийн коллежийн захирал, 1996-аас 2000 онд Монгол улсын их хурлын гишүүн, 1998-аас 1999 онд гадаад хэргийн сайд, 1999-с 2000 онд Монгол улсын ерөнхий сайд, 2000-аас 2004 онд Амар Жаргал сангийн тэргүүн, 2004-өөс 2008 онд Монгол улсын их хурлын гишүүн, 2008 оноос хойш Монгол улсын их хурлын гишүүн. Амар Жаргал гишүүнийг эдийн засаг судлаач, багш гэдэг талаас нь илүү харж сонсохыг хүсэж байна. Эдийн засгийн төв хуучин хандлага хэвээрээ хөгжөөд байна уу? Эсвэл цоо шинэ үзэл онолууд гарч ирээд байна уу гэдэгтэр Амар Жаргал гишүүн таны бодлыг сонсомоор байна. Амар Жаргал гишүүнийг эдийн засагч хүнийхээ хувьд эдийн засгийн хөгжлийн хандлагын талаар өөр үзэл бодлыг дэлгэрэнгүй ярих байхаа гэж бодож байна. Хөгжлийн нууц чухам юунд байд юм? Яагаад нэг улс орон хөгжчихдээ юм? Яагаад нэг хэсэг нь хоцорчихдээ юм? Яагаад нэг хэсэг нь одоо ядуурл гэдэг асуудлыг ярихгүй байхад нөгөөдөл нь ядуурл гэдэг асуудлыг яриад байдгийг? Яагаад нэг улсынх нь одоо гудамж талбай нь ингээд төгжрээд машин тэрэг нь явах аргагүй болчихдээ? Яагаад нэг улс нь ингээ утаа одоо юундаа баригдаад гудамжинд хүртэл алхах бололцоогүй болчихдээ тийм ээ. Гэтэл нөгөө газар нь болох төр үнэхээр зам чөлөөтэй хүмүүс нэг цэвэр сайхан агаараар амьсгаалаад ингээд яваад байдیں۔ Энэний учир начир нь юу байдیں? Чухам энэ юунаас болоод байд юм бэ гэдэг асуудал бол мөнхөл тавигдж байсан, мөнхөл одоо үндсэндээ бол яригдж байсан асуудал. Одоо эргээд харж байхад тухайлбал 10 дугаар 100 гэдээ бодоод үзье. 10 дугаар 100-д Европ гэдэг бол ердөө хамгийн бүдүүлэг одоо хамгийн хоцрогдсон хачин юм байлаа шүү дээ. Ёстой нөгөө хүү нэгдлийн шахал үеэсээ дөнгөж гарч ирсэн нэг арьс ширнээсээ ингээд нэг гараад нэг хувцс гэсэн нэг үнэр танарын олж байсан тийм л үе. Тэгэхэд тэрүүнтэй харьцуулахад бол энэ лалын ертөнц ч гэдэг юм уу тухайлбал одоо энэ Аз төв тийм ээ одоо энэ хятад энтер гэдэг энэ манай тал руугаа ч гэсэн ялгаа байхгүй. Эдийн засгийн хөгжлөөр бол тухайн үед бол Америкт л байсан байхгүй. Тэгээ 10 100 жил өнгөрлөө тэрний дараа өнөөдөр бид нар харахад Европ
хачин сайхан хөгжчихсэн байж байгаа. Америк гээд 200 жилийн өмнө сураггүй байсан л газар шүү дээ, тийм ээ. Одоо эдгээр чинь манай Монголын түүхтэй 2220 хэдэн жилийн түүхтэй харьцуулах юм бол Америк бол ер нь бол нэлэх хүүхэд байхгүй юу? Тэгэхээр энэ хөгжлийн нууц нь юундаа байна? Яагаад нэг нь хөгжөөд нөгөөх нь ингээд тоцроод идэв. Энийн учир шалтгаан юу байна вэ гэдгийг л эдийн засагч нараа эдийн засгийн асуудал судалдаг хүмүүс бол нэлийн хайж байсан. Тэгээ амхандаа бол тэр хөгжлийн нийтлэг тэр хөгжлийн түгээмэл хуулийг нэг олоод тогтоочих юмсан. Ямар нэгэн зөв тогтол байж таараа тийм үү? Тэрийг олох юмсан, тэрийг нээх юмсан гэсэн ийм эрдэмтэл бол байнга байсан баг. Тэгээ тэрийг олоод ингээд явчих юм бол ерөнхийдөө бол энэ бүх асуудлуудыг яах нь шийдэх түлхүүртэй боллоо гэсэн. Тэгээ хайгаад исэн. Бас ч гэж одоо тийм амархан олдчихдгүй юм байна. Тэгээ эдийн засгийн сургаал гэж нэг ойлголт байдаг л да. Өөрөөр хэлэх юм бол энэ эдийн засгийн шинжилгээ ухаан маань өөрөө ямар хөө замаар яаж явсан бэ гэж. Ерөнхийдөө зүгээр яг нэг эдийн засаг руу дөхүүлж аваачаад шинжилгээ ухаан гэдэг юм руу дөхүүлж аваачаад цэгцтэй юм ярьж байсан хүмүүс нь бол хамгийн анхных нь бол одоо энэ меркантилистууд гэж одоо ийм томьёолоор орж ирсэн ийм нэг хэсэг хүмүүс байд юм. Эднэр бол юу гэж үзэж байсан бэ гэхээр улс орны хөгжлийн гол одоо хөшүүрэг нь одоо гол хүчин зүйл нь за гол илэрлэл нь бол ердөө алт юм аа. Тэгэхээр хин их алт хураасан байна. Тэр л хөгжилтөө тэр л одоо мундаг сайхан улс орн юм байна. Тэгээ энэтэй уялдаа холбоотойгоор бол ер нь бол арилжаа 8-ыг бол их хийх хэрэгтэй. Улс орнууд хоорондоо арилжаа 8 хийх юм бол тэр хэрээр улс үндэсний баялаг өсөж нэмэгддэг гэсэн ийм асуудлуудыг бол нэлээд зөрхийн ярьж байсан юм. Гэхдээ энэс цаашаа бол яваагүй. Хөгжлийн учир шалтгаан нь бол алт гэдэг дээр л ерөнхийдөө тэгэл дуусна. За дараа нь физиократууд гэдэг нэг хэсэг нөхдүүд гараад ирсэн. Энэ хүмүүсүүд бол юу гэж ирсэн юм бэ гэхээр зөвхөн ч алт биш юм байна. Ер нь угаасаа чамд байгаа энэ байгалийн баялаг тийм үү? Газар доор байгаа юм чинь, газар дээр байгаа юм чинь, энэ бүх юм чинь л өөрөө газар өөрөө баялаг юм байна. Хөгжлийн чинь гол шалгуур юм байна. Тэгэхээр чи хэдий их нутагтай байна? Хэдий их тэр доороо баялагтай байна? Дээр нь юм бүтээн байгуулж чадсан байна. Тэр бол одоо хөгжлийн хамгийн гол шалгуур юм байна. Энэ дээр л одоо ер нь цөмөрөө хамаг анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байсан. За энэний дараа нэг сонгодог эдийн засаг гэдэг маань бол гарч ирж байгаа юм. Тэгэхдээ тэр үед бол economics гэдэг нэр томьёо бол байгаагүй. Тэгээ юу гэж нэрлэдэг байсан бэ гэхээр улс төрийн эдийн засгийн ухаан гэж. За энэний одоо сонгодог төлөөлөгч нар нь хэн блэ? Мэдж байгаа юм байна уу? Онц тавилаа. Хэн гинэ? Адам Смит. Адам Смит онц. Хэн бэ? Тэр охин. Зэндээшаа. За анхаарал таваарай. Тэгэхээр Адам Смит энэ асуудлыг бол нэлээд сөрхий гаргаж ирсэн. Адам Смитийг бол бид нар юугаар нь мэддэг вэ гэхээр чөлөөт зах зээлийг илэрхийлсэн хүн гэж ярьдаг, үл үзэгдэх гарын тухай асуудлыг ярьсан тэр гэж ярьдаг тийм үү? Гэхдээ эдийн засгийн шинжилгээ ухаанд энэ хүний оруулсан нэг гол хүчин зүйл нь бол юм бэ гэхээр өртгийн тухай онолыг гаргаж ирсэн. Альва ямар нэгэн юм чинь бол өртөг шингэсэн байд юм байна. Тэгээд тэр шингэсэн өртгийнх нь хэмжээгээр юмнуудыг хооронд нь арилжаалт юм байна шүү гэж. Тэрнээс энэ усыг одоо жишээ нь энэ компьютераар солигвол бид нар яаж солих вэ? Энд чинь хоёр ондоо чанар шүү дээ, тийм ээ? Энэ хоёрын хооронд нь арилжаа хийх ямар ч болцоо байхгүй. Тэгэхээр нэг ерөнхий хуваар байх ёстой юу? Тэр ерөнхий хуваар нь юу юм бэ гэхээр бол өртөг юм аа. Хөдөлмөр дээр тулгуурласан, хөдөлмөрөөс үүсдэг, бий болдог тэр өртөг юм аа гэдгийг бол Адам Смит гаргаж ирснээр энийг бол шинжлэх ухааны үндэстэй болгож өгсөн юм аа. Эдийн засаг гэдэг юмыг бол ер нь шинжлэх ухаанаар бол нэлээд төхөөсөн юм аа гэж ярьж байгаа. Үндсэн гол зохиол дээр нь байдаг улс үндэстнүүдийн баялаг гэдэг тэр зохиол дээр байж тэр нэг хөдөлмөрийн хуваарын тухай асуудал, дагналт хоршилтын тухай асуудал байж байгаа. Нэг хүн 18 үйлдэл хийжсэнээс 18 хүн тусдаа нэг үйлдэл хий. Тэгэх юм бол чиний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тоо хэд дахин өсөх нь вэ? 18 дахин өсөх юм байна. Хамаагүй илүү үр ашигтай юм байна. Бүтээмжтэй юм байна. Тэр үүднээс энэ хөдөлмөрийн бүтээмж гэдэг ойлголт. Энэ одоо дагналт, хоршилт тийм ээ. Энэ ойлголтуудыг бол гаргаж ирсэн ийм одоо бас их мундаг эдийн засгч хүн шүү гэдгийг бас хэлэх ёстой. Сайхан амьдрах түлхүүр нь эд баялаг гэж үзээд түүний араас эрэл хайгуул хийх нь төөрөгдөл юм. Гэхдээ төөрөгдөлд сайн тал бий. Учир нь байгаль биднийг энэ маягаар төөрөлдүүлж мэхэлсний үр дүнд хүнийг ямагт идэвхжүүлж байдаг. За цааш нь бол сонгодог эдийн засгийн нэг
мундаг төлөөлөгч нь бол Давид Рикардо гэдэг бас хүн байж байгаа, та нар бүгдээ мэдж байгаа. Ерөнхийдөө Давид Рикардог бол бид нар гадаад худалдаа талаас нь л мэднэ, тийм үү? Гадаад худалдааны асуудлыг гаргаж ирсэн. Харьцангуй давуу тал гэж юу вэ? За, туйлын давуу тал гэж юу вэ гэдэг асуудлуудыг бол гаргаж ирсэн. Тэгээ энэ гадаад худалдаад тойрсон асуудал бол өөрөө ердөө шавхагдчихгүй том асуудал. Одоо та нар боддоо Рикардогоос хойш хичнээн жилийн асуудыг судалж байна. Судлаалаа. Тэгээ одоо гадаад худалдааны учир начрыг олчихлоо гэж хэлэхэд бол бас хэцүү. Хамгийн сүүлийн жишээ гэхтэл Пол Кругман гэдэг одоо Америкийн нэг сүрхий эдийн засгч байдаг. Тэр хүн бол Нобелийн шагнал авсан. Тэр асуудал нь юундаа вэ гэхээр бол яагаад эдийн засгийн бүтцэн адилхан мөртлөө хоёр улс хоорондоо арилжаа хийгээд идэм бэ? Технологийн арилжаа, техникийн арилжаа яах дээр явагдав ингээд. Тэр хүний хийсэн судалгаа нь бол юу юм бэ гэхээр бол Америк, Канада хоёрыг авсан. Ижил бүтээгдэхүүнээ хоорондоо арилжаалаад байдаг. Энэ ямар учиртай? Яагаад ингэдэг? Энээс одоо гардаг давуу тал нь юу юм бэ гэдэг асуудлыг бол энэ хүн гаргаж тавьсан. Тэгээд салбар хоорондын арилжаа, салбар доторх арилжааны тухай асуудал гэдэг ингээд маш олон салбарлаад явчихсан их сони юм байдаг. Тэгэхээр тэр сонгодог эдийн засгийн асуудал Рикардогийн үед яригдчихсэн юмнууд бол өнөөдөр яригдаал бас л энэ дээр маш их олон нээлтүүд гараад тэр байтугай бүр Нобелийн шагналтын хүртэл төрж байгаа юм байна шүү гэдгийг хэлэх ёстой байхаа. Марксыг бол би бол гарцаагүй энэ дотор орох ёстой хүн гэж ойлгож байгаа. Марксыг бол яг бид нар коммунизм гэдэг элдв янзын талаас нь бол ярьдаг боловч энэ бол өөрөө эдийн засгч хүн. Тэгээ бас судлаач хүн. Судлаачтай би өвдөө бол их чадaltaй судлаач гэж ойлгодог хүн. Тэгээ энэ хүний гаргасан одоо онлын том дүгнэлтүүд дотор бол тэр өртгийн тухай онл энийг бол нэлээд гүнзгийрүүлж гаргаж ирсэн, нэмэн өртгийн тухай асуудлыг оруулж ирсэн. За дээрээс нь үйлдвэрлэх хүчин, үйлдвэрлэлийн харилцааны тухай асуудлуудыг бол хөндөж тавьсан байдığım. Үйлдвэрлэх хүчний хөгжил тодорхой шатнд төрөөд бий болчихсон байгаа үйлдвэрлэлийн харилцаа тэрүүндээ саад болоод ирэхээр нийгэмд томоохон өөрчлөлт гарч нийгэм нэг хөгжлийн шатнаасаа дараагийнхаа шин чанар руу шилждэг гэж. За тэгээд сонгодог эдийн засгч нарын дотор бол бид нар жишээ нь одоо Сэй гэдэг хүнийг гарцаагүй дурдж болно. Сэйгийн хууль гэдэг байдаг ч та нар одоо бүгдээрээ л мэдэх бах тийм үү? Юу ч үйлдвэрлэсэн хамаагүй худалдаа авахч олдно гэж тийм үү? Өөрөөр хэлэх юм бол нийлүүлэлт өөрөө эрэлтээ бий болгодог гэж. Одоо их олон юм дээр үний юм шиг харагдаад байгаа. Одоо жишээ нь энэ гар утсыг байхгүй байсан бол байх л байсан шүү дээ. Болоод байсан тийм үү? Хин энийг гаргаад өгөх гэж шаардсан. Ягаад гэвэл тэгсэн чинь гар утас гэж гараад ирсэн. Тэгээд гараад ирэнгүүтээ шууд ингээд өөрөө шал ондоо юм бол. Зөвхөн гар утсаа биш болоод энэ ч одоо сүүлдээ бүр шал ондоо агуулгатай болчихно. Чиний зургийг чинь авчиж чинь одоо яадын телевизэр шиг ажиллаж чинь мэдээллийн хүсрүүлж юу юм блэ төмөө юм байгаа. Та нар өөрсдөө энэ дээр бол жишээ ярьж байна. Тэгэхээр Сэгийн хууль гэдэг юм чинь бол энэ сонгодог эдийн засгийн хүрээнд дотор л бол яригдж байсан зүйл. За бас сонгодог эдийн засгийн хүрээнд дотор гарцаагүй нэг яригдах ёстой нэг нөхөр бол Мальтус гэж хүн байж байгаа. За Мальтусыг бол бид нар зөвхөн хуучин социализмын үед бол одоо харгас их муухай одоо онолч гэж одоо үздэг ярьдаг оюутнуудад заадаг байлаа л да тэр үзэл сурталчилсан нийгэмд бол одоо бол бас чараач тийм биш юм а гэж. Тэгэхээр Монголд нэг юм үг байдیں۔ Хүн нэмэх юм бол хүнс нэмнэ гэж. Хүн ам зүүн асуудал ялангуяа манай Монгол шиг одоо дөнгөж 3 сая хүрэхгүй байгаа улс орны хувьд бол энэ Мальтусын онлыг ер нь эргэж харж яхад энийг барьж аваад судалгаа хийхэд бол их чухал санаанууд гарч ирэх байх шүү гэж хэлэх гэсэн юм аа. Авах хүнд нэг үгч эрдэнэ, орхих хүнд мянган сургаалч улиг. Ингээд сонгодог эдийн засаг нэг хэсэг явж яснаа энэ ахуйц шинжилгээний чиглэлийн юмнууд бол үндсэндээ гарч ирсэн. Одоо та нар бол экономикс үзэхдээ хамгийн түрүүнд үздэг нэг ойлголт бол ахуйц тийм үү? Ахуйц гэж бүгдээрээ мэдж байгаа тийм ээ? Marginal гэж ярьдаг тийм ээ? Marginal шинжилгээ гэдэг чинь бол энэ дээрээс гарч иж байгаа. За энэ marginal шинжилгээний нэрний тухай асуудал бол Валерастай гарцаагүй холбоотой Леон Валерас гэдэг эдийн засгч байсан. За энэ хүн өөрөө зөвхөн энэ ахуйц шинжилгээтэй холбоотой асуудлыг хөндөд зогсоогүй ерөнхийдөө эдийн засгийн тэнцвэрийн тухай асуудлыг гаргаж тавьсан байна. Эдийн засаг өөрөө тэнцвэртэй байх ёстой маа. General equilibrium гэдэг тэр онлыг бол анх гаргаж тавьсан хүн бол энэ хүн байгаа юм. Тэгээ энэ бол их том одоо түлхэц болсон эдийн засгийн асуудлыг судлахад эдийн хөгжил яагаад байд юм бэ? Энэ яагаад улс орон хөгжөөд байгаа юм бэ гэдгийг судлахад бол энэний арга зүй энэ дэвшүүлсэн онол бол их чухал байсан. Энээс цаашаага бол энэ эдийн засгийн шинжлэх ухаан маань ингээд өөрөө мөчрлөө салбарлаад явчихж байгаа.
эхлээд нэг одоо үндсэндээ юу гэдгийг нэг гол мод нь байлаа шүү дээ. Гол нь тийм үү? Хөрс тэгээд одоо мод нь ингээд ургаад нэг том яасан тэр нь одоо меркантилистууд, физикратууд энэ сонгодог эдийн засаг гэдээ ингээд явчихад тэгээ маржинал эдийн засаг буюу энэ ахуйц эдийн шинжилгээний чиглэл рүү орж ирчихад тэгээ энэс эхлээд ингээд салаам өчрүүлээд чиглэл рүүгээ яваад гэж байгаа. Ягаад гэвэл нөгөө хөгжлийн нууцыг л хайгаад байгаа байхгүй. Ягаад улс орон хөгжөөд байгаа юм бэ гэдэг. Тэгээ нэг юм гаргаад ирэхдээ нөгөөх нь үзчихад наад чинь биш байна. Энэ нь лээрэ зөв юм шиг байна гэдэг нэг шинэ юм дэвшүүлээл нөгөөх нь тэрийг үзчихад вэ наад чинь явахгүй байна штэ. Энэ л одоо зүв байх л гэсэн ийм юм л ингээд цаашаа яваад гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Австрийн школ гэдэг энэ школ гарч иж байгаа. За энэ бол одоо Менгертэй гарцаагүй холбоотой байдаг. Энэ школын гол санаа бол юу юм бэ гэхээр бол хүн гэдэг өөрөө их өвөрмөс юм тийм. Танигдахын аргагүй. Учир начрыг нь олохын аргагүй. Ганц үнийхээ учир начрыг олох гэж хамаг насаа зориулж байгаа юм чинь юун тэр бусад ард түмний учир начрыг олно гэж бүр бүтгэх ажил. Тэгээд дээрэс нь байгаа энэ юмнуудыг одоо учир начрыг нь болоо зэгцэлнэ гэдэг бол бүр байхгүй. Тийм учраас энийг зүгээр тэр чигээр нь орхичихоо. Laissez-faire. Чөлөөт зах зээл. Зах зээл өөрөө учраа хоолог. Чи тийшээгээ ердөө ороод ямар ч хэрэг байхгүй. Ялангуяа төр бол ийшээгээ орох юм бол гай тарин үгэхээс биш. Ач тус авчрах юм. Огт байхгүй шүү гэж энэ онлыг анх гаргаж ирсэн. Анх дэвшүүлсэн хүмүүс нь бол энэ Австрийн школа гэдэг энэ эмч нь бол гарч иж байгаа. За тэгээ энэтэй уялдаа холбоотойгоо юмнууд бол нэг чухал асуудал бол урд нь зүгээр Давид Рикардо, Адам Смит дээрч яригдж байсан өмчийн эрхийн тухай асуудал. Хүн өмчтэй байх ёстой, тэр өмч нь бол халдашгүй байх ёстой. Өмч халдашгүй байхыг бол төр хариуцах ёстой. Хилцэл байгуулах ёстой. Хилцэл бол яадаг байх ёстой. Мөрдөгддөг байх ёстой. Хилцлээсээ буцаж таарахгүй. Энэ хоёр амин сүнс нь юм шүү. Эдийн засгийн амин сүнс нь ер нь улс орнууд хөгжчихсэн байгаа учир шалтгаан бол энд л байна. Нэгдүгээрт нь чөлөөт зах зээл байх ёстой, тийм үү? Тэгээд тэрний чинь амин сүнс нь бол чөлөөт өрсөлдөөн хувийн өмчтөр тулгуурсан. Хувийн өмчийг бол хамгаалсан байх ёстой. Хоёрдугаарт нь хоёр нөхөр гэрээ хэлцээр байгуулсан бол тэр гэрээ хэлцлэн зайшгүй мөрдөгддөг байх ёстой. За энийг л хангачих юм бол энэ улс орн хөгжөөд явд юм байна. Хувь хүнийхээ хувьд хариуцлага хүлээхгүй мөртлөө хувь хүнийхээ хувьд ашиг хүртэх боломжийг бий болгодог гайхалтай арга хэрэгсэл бол компани юм. Энэ нөхөр чинь ингээд үе байжгаад хямралд орчиход байгаа. Хямралд орох дээр ярьдаг бүр их сүрхий хямралд орох юм. Өчнөө хүн ажлын байргүй болох юм. Ядуурл гэж гарч байгаа хүмүүс өлсөхийн, зовхын, өвчин эмгэгт одоо нэргэгдэх юм асар их хэмжээний үйлдвэрлэлийн хэрэгсэл байшин барилга бол ингээд сул зогсоод байхын үр ашиггүй. Энэ ер нь нэг л учир начир байна. Энэ одоо юунаас болт юм бэ гэд. Тэгэл дахиад судлаад үзэж байгаад ер нь эцсийн эн чинь явсаар байгаад мөчлөг байт юм байна. Нэг тийм жам ёсны зүй тогтол тийм үү? Одоо манайх нэг 12 жилээр ярьдаг штэ. Тэгээд 5-12 жил болох дээр юу болдог лээ? 160 болдог. За тэгээд нэг үе дууслаа гэдэг. Тэрүүнтэй адилхан эдийн засгт нэг мөчлөг байдаг юм шиг байна. За тэрийг л олоод харчихвал чухал юм байна, тийм үү? Тэр мөчлөг нь хаанаас эхлээд хаана дуусч байна? Тэгээд тэр үед нь тохируулсан бодлогоудаа явуулаад байх юм бол ерөнхийдөө энэ улс орны чинь их сайхан аваад явж болдсон байна гэсэн нэг иймэрхүү санаа хэлсэн. Гэхдээ эднэрт яг хөө тэр нэг сонгодог эдийн засгийн нөгөө л хувийн өмчтөр тулгуурлал нөгөө чөлөөт өрсөлдөө нөгөө хилцлийн эрх тийм ээ өмчийн эрх мэрх гэтэрсэн тэр бүх юмнууд байсан. Гэхдээ нэг юм байгаад байгаа мэдэрт. Тэр бол юу юм бэ гэхээр бол байгалийн шинжлэх ухааны арга хэрэгслүүдийг нийгмийн шинжлэх ухаанд ашиглаж болохгүй маа. Ялангуяа эдийн засгийн шинжлэх ухаанд ашиглаж болдгүй юм байна. Өөрөөр хэлэх юм бол бүх юмыг загварчлаад одоо физикийн юм дээр бол туршилт хийж болно тийм үү? Энэ дээр нь энийг нэмээд энийг ингээ хасаад ингээ за ингээд ингэж за тэгвэл одоо энийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлээ эсвэл болъё гэдэг. Нийгмийн энэ амьдрал дээр чинь туршилт хийнэ гэж байхгүй тийм үү? Чамааг одоо ямар хүнийг авчиад хүнээр туршилт хийгээд байгаа ш. Болдгүй юм байна л да. Биологи болж байгаа, эрүүл мэндийн салбар болж байгаа тийм үү? Бусад салбарт нийгмийн салбар дээр бол туршилт хийх арга байхгүй. Тийм учраас нэгэнт л туршилт хийх арга байхгүй юм чинь тэр байгалийн шинжлэх ухааны арга хэрэгслүүдийг нийгмийн шинжлэх ухаанд оруулж ирээд тэр нийгмийн шинжлэх ухааны учир начрыг олно гэдэг бол ердөө бүтэхгүй гэсэн санаануудыг бол эднэр гаргаж ирж байсан. Тэгээд энэ бол их сонин зүйл.
За тэгээ сүүл рүүгээ энэ чинь 20 дугаар зуун руу ороод ирэхдээ энэний гол төлөөлөгч нь бол тэр Хайк гэж одоо либерал эдийн засгийн сургаалын одоо нэг төлөөлөгч байдаг. Ялангуяа эн чинь 20 дугаар зуунд орж ирээд 20 дугаар зууны ихэнх үе дэлхийн 1-р дайнд дуусчихж байгаа 1914 оноос 17 он тийм үү. Тэгээ тэр үед чинь юу болж байсан бэ гэхээр 1917 онд Орос улсад Октябрийн хувьсгал гэдэг юм гарч ирээд зөвлөлт толгойд улс гэж байгуулагдаад тэгээд нөгөө бүх юма нийгэмчлээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд эдийн засгийн маш хүчтэй ажиллагаа хийсний үр дүнд тэр социализм чинь дэлхийн 2-р дайнд бол бас одоо зөвлөлт толгойд улс бол ялж гарч байгаа юм л да. Нэг талд нь фашизм тийм ээ Гитлер. Нөгөө талд нь төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгаар дээр тулгуурласан хамаг ямаа хүчийг дайчлаа тэр улс орныг бүгдийн ялалтын төлөө бүгдийг фронтод гэдэг юмар дайчлаад тэгээд 4-5 жил үзэлцээд Германыг гараад ирнэ гэдэг чинь бол дэлхийд бол маш том сигнал болчихж байгаа байхгүй. Тэгээд тухайн үед хүмүүс юу гэж ойлгож байсан бэ гэхээр бол энэ ер нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг юм байна. Нийгмийн өмч юм байна, хувийн өмч биш. Энэ дээр тулгуурласан одоо тэр улс төрийн эрх чөлөө мөлөөний асуудал бол бүгд байхгүй шүү дээ тийм ээ. Бүгдийг хориод нэг намын тогтолцоо ороод энэ дээр тулгуурласан иймэрхүү маягаар л явах юм бол энэ улс орн чи ер нь хөгжиж тийм байна. Та нар тэр зөвлөлт толгойд улсыг хар. Тэгээ энэ үед нөө Хайк чинь гарч ирээд энэ дээр судалгаа хийж байгаа байхгүй. Ялангуяа тэр 1930-аад оны дунд үе дэлхийн 2-р дайны хийсэн дараа судалгаа хийв. Тэгээ энэ хүн бүх талаас нь судлаад үзээд тийм ээ социализм бол одоо дэлхийн 2-р дайнд ялсан бүх юм болсон. Гэхдээ энэ угаасаа явааргүй юм байна. Алгастай энэ бол бүтэхгүй юм байна. Яагаад гэвэл төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг нийгмийн өмчтөр тулгуурласан тогтолцоо бол энэ эдийн засгийн амин сүнс нь болж байгаа тэр бүтээлч шин чанарууд за тэр чөлөөт одоо тэр шийдвэр хийх бололцоонуудыг бол үндсэндээ бүгдийг нь устгаад өгчт юм байна. Тийм учраас энэ бүтэхгүй юм байна гэсэн тийм дүгнэлт хийсэн юм. Тэгээд тэрүүн дээрээ тулгуурлаад өөрийнхөө үзэл бодлыг хамгаалахдаа дахиад нөгөө нэг чөлөөт зах зээл байх ёстой. Тийм үү? Хувийн өмч байх ёстой, чөлөөт үн байх ёстой, чөлөөт өрсөлдөөн байх ёстой гэсэн бүх юмнуудаа ингэж гаргаж тавиад ингэж явсан. Тэгэхдээ энэ бол ямар ч болсон асуудал нь үйл ихтэй бол нэг мөчлөг гэж нэг юм байд юм байна гэсэн асуудал гарч байна. За Оросын эдийн засгч нар бол энэ Хайкаас өмнө энэ бизнесийн мөчлөгийн энэ сургуулиас өмнө бол бас сөрхий юм одоо Кондратьев гэж байж байна. Энэ хүн бол эдийн засгийн мөчлөг бол тэр нэг 7-8 жилээр хязгаарлагдсан юм байна. Урт хугацаа шаарддаг юм байна. 40 жил, 70-80 жил 90 жилийн мөчлөг байд юм байна. Тийм үү? Одоо манайхаар бол 60 гэдэгтэй адилхан тийм мөчлөг байд юм байна шүү. Тэрнээс нэг 5-6 жил дотор бол асуудал биш байна. Энийг бол энэ талаас нь үзэх ёстой. Тэгэхээр дахиад тэр нөгөө мөчлөгийг зөв тодорхойлох тийм үү? Хаана ямар мөчлөгийнхаа аль зэгт нь байж гин ямар бодлого явуулах вэ гэсэн тийм юмнууд гарч ирсэн. Бүхний тэргуунд явах нууц бол төрүүлж эхлэх явдал юм. Нё сонгодог эдийн засгийн гол төлөөлөгч нь бол Маршал гэж одоо эдийн засгч гарч ирсэн. За энэ хүн бол гол оролдлого нь юу байсан бэ? Тэр сонгодог эдийн засгийн онолыг тэр ахиуц шинжилгээтэй нэг уялдуулъя гэдэг. Одоо ч ингээд нэг тус тустай явснаа болчих штэ тийм үү? Одоо нөгөө эдийн засгч нар чинь яаж яах вэ гэхээр бол ер нь хооронд нь холбоод үзье тийм үү? Энийг аваад энэнтэй нийлүүлчих дээр юу гарч ирэх вэ гэдэг тийм судалгааны арга руугаа орж иж байгаа. Тэр нэг эрэлт нийлүүлэгч нэг хоёр юм байдаг шүү дээ тийм ээ. Санаж байна уу? Нэг юм хоёр зураас нэг хаач гэж, Маршалын хаач гэсэн. Тэр юм чинь анх ингэж гаргаж ирж байсан хүмүүс маань бол энэ Маршал гэдэг маш мундаг эдийн засгч юм жаа. За тэгээ энтэй дараагийн энэний нэг төлөөлөгч нь бол Парето гэж юм байна. Паретогийн тэнцвэр гэдгийг бол бүгдээрээ мэднэ тийм үү? Нэг юмыг муудахгүйгээр нөгөө юмыг сайжруулах арга байхгүй тийм үү? Тэгэх юм бол Паретогийн тэнцвэр хүрсэн байна гэж бодож байгаа тийм үү? Бүгдээрээ энэ дотор байж байна. Бүгдээрээ бид нар нэг юм хүсэж байгаа. Чиний хүсэж байгаа юмыг хангахын тулд энэ хүний хүсэж байгаа юмыг яах ёстой? Болгох хэрэгтэй. Тэгээ байдал яг тэрүүн дээрээ хүрээд ирэх юм бол тэнцвэр бүрдлээ гэсэн. А чиний хүслийг хангахад энэ хүний хүслийг бууруулах шаардлагагүй бол Паретогийн тэнцвэр яасан бэ? Хангагдаагүй байна гэж тийм үү? Тэгэхээр энэ макро эдийн засгийн судалгаан дотор манай ялангуяа тэр эдийн засгийн салбаруудын юмнууд за тэн дотор хөрөнгө оруулалтын юмнуудыг бодсон. Бид нар эдийн засгийнхаа аль салбар руу хичнээн хэмжээний хөрөнгө оруулах вэ? Хөдөө аж ахуйн хэд оруулах юм? Барилга руу хэд оруулах юм? Зам тээвэр рүү хэд оруулах юм? Эрчим хүч рүү хэд оруулах юм бэ гэдэг ингээд асуудал гараад ирж байна тийм үү? Тэгээ одоо замд оруулах гэжсэн мөнгөө нэмэгдүүлье гэдэг тэгэхээр эрчим хүчинд оруулах гэж байгаа мөнгөө бууруулах болж байна.
Хэрвээ ингээл энчнээс нэмээд энчээ бууруулахаар болох юм бол за ерөнхийдөө тэнцвэр бол хангагдсан байна гэж. Тэрнээс энчээ нэмээд байхад энчээ бууруулах шаардлага байхгүй бол тэнцвэр бас хангагдаагүй. Энэ макро эдийн засаг дээр бол эдийн засгийн түмэн загвар байдаг. Түмэн загвар байдаг. Та нар бас цаашдаа судалгаа шинжилгээ хийх юм бол энэ Парадаг онолыг бол гарцаагүй судалж энэний аргачлалуудыг бол сайн мэдэх учиртай юм аа. За дараагийн нэг төлөөлөгч нь бол Samuelson гэж нэг эдийн засагч байдаг. Эдийн засгийн онол гэхээсээ илүү нөгөө өөрийнх нь бичсэн номоор бол их алдартай. Economics гэж нэртэй дэлхий дээр одоо 20 удаа хэвлэгдсэн. Тэгээ Монгол улсын хэмжээнд ганцхан ширхэг байсан. Та нар одоо бүхэл бүтэн улсын хэмжээнд Samuelson сурагч ганцхан. Тэр нь хулгаагаар л орж ирсэн байхгүй. Яг л чи хөрөнгөтний муухай таваршиж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр хүний номыг одоо Монголд оруулж ирнэ гэдэг бол гэмт хэрэг байхгүй юу? Тэгээд яг нөгөө хуучин даглимын яачхад маргааш нь ингээд дотор тэр ном бол одоо чөлөөтэй болж байгаа жишээтэй. Ямар ч улсан Монголд одоо цоошин эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэх, зах зээлийн эдийн засаг руу шилжих, төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгээс одоо өөр тогтолцоо руу шилжихэд бол энэ Samuelson сургуучиг бол бас ч гэж өөрийнхөө хувь нэмрийг оруулсан юм шүү гэдгийг л одоо би та нарт зөвхөн дурсамж болгож ярьж байгаа юм аа. Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. Энэ эдийн засгийн судалгаа хийж явахдаа бол ихэнхдээ сонгодог эдийн засаг бол ерөнхийдөө хоёр аж ахуй нэгж байна. Хоорондоо яг уу. Дээрэс нь нэг хүн байна. Дорж дундаг дулмаа тийм үү? Тэгээ хоорондоо яг гэсэн нэг ийм л хэмжээнд л ерөнхийдөө үдчихэж байгаа байхгүй. Эдийн засгийн анализыг хийж байгаа. Тэгээд нөгөө цаг явах тусмаа энэ дээр оролцож байгаа субъектуудын тоо нэмэгдээд эхэлж байгаа. Тэгээ ерөнхийдөө мөнгөний тухай асуудал орж байгаа. Мөнгө байд юм байдаг биш. Энэ дотор ч мөнгө орох хэрэгтэй юм байна. Мөнгө орох дээр эн чинь нөгөө нэг харьцаанууд чинь яах вэ гэсэн асуудлууд гараад ирж байгаа тийм үү? Тэгээ монетаризм гэдэг маань юу вэ гэхээр бол энэ нөгөө нэг мөнгөтэй холбоотой байдаг нөгөө нэг төв банкны үйл ажиллагаа. Тийм ээ? Төв банк гэдэг нэг субъект ороод ирэхээр яах вэ? Тэгэхээр төв банк гэдэг субъект орж ирэхээс өмнө ер нь засаг гэдэг бас нэг субъект байх хэрэгтэй болж байна да тийм үү? Засгийн газар гэдэг нэг юм яриад байдаг шүү дээ. Бид нар нэг саарл байшинд мэднэ дээ тэнд нэг юм байгаад байна да. Тэр юм чинь ороод ирэхээр энэ эдийн засаг юу болд юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр Кейнс гэдэг хүн чинь бол энийг гаргаж тавьсан одоо яг урд нь хүмүүс ярьж ил байсан л да. Гэхдээ нөгөө эдийн засгийн загварчлал дотроо маш хүчтэй оруулж ирээд тухайн цаг үеэс хамаарч энэ үүрэг роль нь ямархуу янзын байж болох вэ гэдгийг бол Кейнс гаргаж ирсэн байна. Яг гэвэл дэлхийн 2 дугаар дайны дараа эдийн засаг Европын эдийн засаг нураад унжсан тийм үү? Дэлхийн эдийн засаг маш хүнд. Тэгээд цоошид глобал эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэх гэж хаад олон улсын валютын сан байгууллаа. Тэгээд тэр төв банкнуудын эдийн засгийг босгож ирэх, эдийн засгийг итвэхжүүлэхэд энэ хямралаас урдчлан сэргийлэхэд юу хийж яаж болох вэ гэдэг асуудлыг гаргаж тавьж байхад бол энэ төрийн оролцооны тухай асуудал гарч ирсэн байхгүй юу? Ер нь засгийн газар гэж байгаа юм байна. Засгийн газар юм худалдаж авч болох юм байна тийм үү? Тэгээ мөнгөнийхөө нийлүүлэлтийг нэмэгдүүлээ тэрүүгээрээ бөө юм худалдаад авчих нь тэгэхээр бизнесийнхээ яах вэ? Нөгөө юмыг нийлүүлэх гээд үйлдвэрлэлээ явуулна. Ингээд эцсийн дүндээ эдийн засгийн өсөлт яах нь хангагдах нь шүү дээ. Тэр зохиомл эрэлтийг бий болгож өгж байгаа субъект нь хэн байх нь? Засгийн газар байх нь гэсэн. Тэгээ энэ маань ингээд явсаар нөгөө шинэ субъектууд нэмэгдээд энэ монетаризм гэдэг юм маань Фридманы одоо бас нэг Австрийн сургууль Чикаго энтер гэж явдаг л да. Энэ сургуулиудын чиглэл энэ хүмүүс бас гаргаж ирсэн юм. Ер нь эдийн засаг дотор бол энэ улс орны хөгжлийг тодорхойлох авч явахд бол хамгийн гол нь ердөө мөнгө юм байна. Энэ мөнгөний нийлүүлэлтийг л дээш нь болгоол доош нь болгоол тийм үү? Эдийн засаг хямрах гэдэг юм бол яах вэ? Мөнгөө жоох ахиухан шиг нийлүүлчих. Тэгэхээр зохиомл эрэлт үсээд эдийн засаг босоод ирнэ. Эдийн засаг халаад байх юм бол мөнгөний нийлүүлэлтээ бууруулчих. Тэгээд үйлдвэрлэлээ тэд нар бууруулад ирнэ. Эдийн засаг тэнцвэрийнхаа байдлыг олно гэдэг. Тэгээд би ягвар маш хялбаршуулсан байдлаар танарч ярьж штэ. Ер нь бол мөнгөний нийлүүлэлтээс гадна энэ валютын ханштай холбоотой юмнууд тийм ээ. Бус юмнууд ингээд зөндөө юмнууд байж байгаа. Тэр асуудлуудыг бол ерөнхийдөө гаргаж ирж энэ дотор бол нэлээд явуулсан байт юм аа. Тэгэхдээ дахиад энэ дээр бол яасан бэ гэхээр нөгөө Нью-Йорк сонгодог эдийн засаг руу ороод ирж байгаа нэг Австрийн сургууль гэдэгтэй адилхан чөлөөт эдийн засаг байх хэрэгтэй. Юуг алдаж байж олж авснаар нь амжилтаа хэмж. Ер нь аль болохоор төрийг эдийн засагт битээ оруулах. Холхон л байх. Энэ орж ирэх юм бол гай тарьдаг.
Яг энэтэй адилхан яг тэр үед амьдарч байсан бас л нэг мундаг эдийн засгч байгаа байхгүй Galbraith гэж юм. Galbraith бол юу гэж хэлж байсан бэ гэхээр бол эдийн засгийг төрлөө битээ оруулах. Тэгвэл бас байд ирэх шүү гэж. Ингээд нөгөө юм чинь ингээд уялдаа ингээд гараад ирж байгаас тийм ээ. Эдийн засаг тэр хоёр чинь одоо ямар харьцаатай байх вэ гэдэг асуудлууд чинь ингээд бас л нөгөө эдийн засгийн судалгааны чинь нэг гол юм гарч иж байгаа. За дараа нь тэгээд нэг бие даасан нэг том товарш байгаа маань Lucas гэж. Хүлээлт гэдэг цоошин ойлголт гаргаад ирсэн байхгүй. А манад энэ хүлээлтийг тодорхойлдог энэ нэг залдаг удирддаг механизм ялангуяа эдийн засгийн чиглэл дээр бол баг байхгүй. Энэ оноос эхлээд Монгол банк нэг юм хийх гэж оролдоод байна. Сая улсын их хурлаар баталсан өнгөрсөн жил баталсан мөнгөний бодлогоор бол 2013 онд одоо инфляц бол нэг оронтой тоон дотор байна 8% хүргэнэ гэдэг ингээд баталчихсан байгаа тийм үү. Тэгээ одоо тэр 8% хүргэх гээл оролдоод байна шүү дээ. Санаа нь юу юм бэ гэхээр бол инфляцийг удирдах гэдэг юм биш. Инфляцийг залах гэдэг юм биш. Хүлээлтийг залах гэдэг. Инфляцийн хүлээлтийг залах гэсэн оролдлого манад одоо хийгдэж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бас нэг том юм нь бол юу юм бэ гэхээр бол энэ хүн бол харж байгаа ер нь Кейнс бүтэхгүй юм байна дөө гэж. Байс хийгээл хямрал тэгэл зогсолт стагнац гэж тийм ээ бүр хаашаач хөдлөхгүй дээшээж байхгүй доошооч байхгүй тэр 1-2 жилээр биш бүр 10 хэдэн жил чинь одоо Японы эдийн засаг бол 10 гаруй жил стагнацт байсан баг ямар ч эффект байхгүй юмны үнж өсдгөө буудагч эдийн засгийн бүх нөгөө нэг сигналууд нь ажиллахаа болоод ингээд стагнацт болчих. Тэгээ тэр үед чинь бол нөгөө Кейнсийн онолууд чинь явхаа болчихж байгаа юм л да. Төр засгаас явуулж байгаа бодлого чинь өөрөө энийг нөхцөлдүүлээд байна шүү дээ. Осолгүй нэг учир начраа болоод дөнгөж тэнцвэрээ олох гээд байхад нь төр засгаас нэг арга хэмжээ авчдаг. Чинь одоо юу гэдэг цалин хөлсийг нэмийгээ тийм үү? Эсвэл нөгөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дээш нь болгоё гэдэг. Эсвэл одоо манайх шиг хүн болгонд 10,000 төгрөг өгөөй. Хүүхдэд тэдэн төгрөг 21,000-ыг тараа энэ төр гэд иймэрхүү юм гарах дээр л нөгөө бүх тэнцвэрүүд нөгөө бүх юм чинь бүгд ердөө байхгүй болчиход байна. Энэ бүх юмтай уялдаа холбоотой юм байна. Нөгөө нэг төрийн оролцоог дэмжиж байсан, төр идэвхтэй байх ёстой байсан гэдэг юмнасаа татгалзаад ямар эдийн засгийн онол гарч иж байсан бэ гэхээр дахиад нөгөө буцаа сонгодог эдийн засаг руугаа явчихж байгаа байхгүй. Ер нь л одоо тэгэл жамын юм жамаараа л явж байг зах зээл өөрөө бүх юмаа зохицуулаад явдаг бай гэдгсэн. Тим юм руу л одоо орж байгаа юм л да. Өнгөрсөн үед хүнийг тэргуунд тавьдаг байсан бол ирээдүйд системийг тэргуунд тавина. Тэгээ энэ нэг хэсэг аваа гайгүй явж яснаа бас буруутаад за ер нь болохаа байлаа. Одоо нэг Кейнсийн онол руугаа эргээд оръё. Ер нь л Кейнс зөв юм байна гэдэг. Одоо энэ өнөөдөр чинь Америкийн нэгдсэн улсын эдийн засаг саяны тэр хоёр хямрал байна шүү дээ тийм ээ. Хоёр хямралын дараа одоо энэ нэг байж байгаа үүсэл мөслийн бол ер нь бол Кейнсийн чиглэлийн юмнуудыг л гаргаж ирээд явъя гэдэг. Ингээд эдийн засгийн онол маань энэ улс орны хөгжлийг түүхийг ингээд тодорхойлохдоо нэг юм онолууд гарч ирээд тайлбарлах гээд тэгээ учир начир нэг ийм л юмтай холбоотой юм байна шүү. Энд л байх шиг байна гэж ингэж явж ирсэн байгаа. Тийм учраас та нар энэ эдийн засгийн хөгжлийг ойлгох гэж байгаа, учир начрыг ойлгох гэж байгаа хүмүүс бол миний саяны ярьсан юмыг базаад өгнөд үзэх юм бол ганцхан юм байна. Ердөө эдийн засгийн хөгжлийн тухай онол байгаа. Эдийн засгийн онолууд байгаа. Тэр онолын түүхийг судлаарай. Ер нь түүх судлахын ач холбогдол нь юу юм? За бусад том юмыг ярьдгүй байхад бол практик талаасаа бол чамд хэрэгтэй шүү дээ. Нэгдүгээрт нь шинэ асуудалтай учирлаа энийг урд нь ингэ шийдэж яасан юм байна гэх. Тэгээд түүх мэддэг хүн бол энийг чи ингэ шийдчих тэгээд цаг хожоод ингэ юм шийдчих. Эсвэл энийг ингэж шийдэх гэж оролдоод бүтэлгүүцсэн юм байлээ. Тэгвэл тэрийгээр явахгүй өөр зам сонгох болж байгаа байхгүй. Тэгэхээр түүх мэдэх хэрэгтэй байгаа үз найзуудаа. Хэрэгтэй байгаас түүх судлах уу? Зүйтэй. Тэгэхээр энэ эдийн засгийн хөгжлийн асуудлыг тодорхойлохдоо энэ түүхийн юмнуудыг бол эхлээд мэдэх нь бол маш их чухал шүү. Би та нарт бол 200 гаруй жилийн ямиг л одоо нэг хэдэн минутанд ярьж 10-20 минутанд ярьсан тийм. За сонирхолтой лекц уншиж өгсөн Амар Жаргал гишүүндээ баярлалаа. Тэгэхээр бид нэвтрүүлгийн туршид бидэнтэй хамт байсан үзэгчдийн хувьд Амар Жаргал гишүүн маань одоо улсын хурлын гишүүн гэхээсээ илүүтэй багш хүн юм байна, эдийн засгийн судлаач хүн юм байна гэдэг талаас харагдсан байх гэж бодож байна. Тэгэхээр үзэгч та бүхэн маань ч гэсэн манай нэвтрүүлэгтэй хамт байж эдийн засгийн болоод бизнесийн боловсролоо тасралтгүй дээшлүүлж байхыг хүсэж байна. Тэгэхээр хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.